За чохоо төрөвчтэй те. Тийм төрөвчтэй энэ ч тавьчихсан. Чи нөө за чохоогийн төрөвчөнд хэдэн төгрөг яа яг. Сэн мөнгнүүд байгаа. $720. Тэгээ нэг 40 биш нэг 50 мянга төгрөг баг шүү. За яа цаазалчдаа тэгээд өнөөдрийг ч юм уу өглөөг ч юм уу оройг ч юм уу ямар нэгэн байдлаар аюу гоо өөртөө таашаалтай өөрийнхөө аюу дуртай өдөр болгоо enjoy гэдэг өнгөрүүлж байгаа юм бодож байна. Тэгвэл энэ удаагийн манай enjoy time retro flag үзсэн байна. За тэгээд юу юм бэ? За тань багш. За ажил дээр дэжгөө. Дэжгүй ажил хийдэг шүү дээ. Тэгэл ингэж. Энэ 100 яс хэрэг хөвчлөлтэй гоё байна. Энэ 100 нөө. Коронавируслаад нэг амар яг бус 100 чиг тийм гоё бол байсангүй. Тэгэл ер нь жоохон айцтай л байл шүү дээ. Тэгээд их яг хөө тэгэл дэжгүй. Монголчууд дэлхийд ирэх хамгийн гоё зуныг өнгөрүүлсэн мөхтэй. Тийм баг нэрээ тийм тий. Тэгээ өөр улс орнууд газрууд нь 12 хүртэл ажиллаад хамаагүй битүү байгаа л. За ураг бүтээл дэжгүй. Дэжгүй баг 6 мургасаар дуусангүй одоо яг нэг 100 дуусахтаа зэрэгцээл ани хэд хэдэн гой юмуд бодсон цомынхаа ажилтай яг орцсон л тэгэл явчихна. Гэхдээ ер нь ингээд харж байхад Америк артистууд ч юм уу нөө яг коронавитой байгаа үед карантиныг ашиглаад бас илүү бэхүү бас нэг яг уран бүтээл ч юм уу дуу эсвэл контент гэдэг тал дээр ажилласан. Чи бол арай эсрэгээр амарсан юм шүү дээ. Тэг би бол зүгээр ямарч баг мотивашнг болчихсон шүү дээ. Корона гээл ингээл битүүний гэсэн чинь нэг Facebook, сошиал бүх юмар чи амар хар бараа юм. Бараг л нэг бүгд л одоо өгөх гэж байгаа юм шиг дэлхийд өгөх гэж байгаа юм шиг болол. Тэгэл ер нь ямар ч мотивашнг болол тэгэл дээрэс нөгөө нэг одоо би нэг дуу хийн гутаа гарсан оройно шууд нөгөө нэг одоо Zoo club-ийн DJ найзтай өгөөл, Minty DJ найзтай өгөөл хэл ингээл оройноос шууд ингээд клубчууд явуулаад эхлээл хүмүүс ер нь хэрвээ ингээд мэдээвчдэг байхгүй. Тэгэхгүй одоо нөгөө клуб хаацсан байсан болохоор тэгэл ер нь жоохон урангуй болцсон. Тэгэл ер нь баг юу чи хийгээгүй амар удсан тий. Тасрагдсан. Чиний дуу процесс чи ер нь хэр удаан хугацаанд үргэлжилсэн? Ингээл жирийн ингээл явж мовж байгаа ч юм уу тий болоо ингээл байж гот нэг гоё дууны санаа маа ч юм уу ороод ирж төсөл нэг гівн толгойд нэг айгүй гоё хоёр лайн ороод ирж штэ. Тэнгууд уцаа гаргаж ирээ шууд ноутпад дээр тэмдэглэж аваад ингээл ийм санаа орсон шүү гэл. Тэгэл тэрнээс гадна ер нь бол дуу процесс бол яг хамгийн түрүүлж гоё бит сонсгол байд. Нэг бит мейкер дүүнер найзуудаасаа ч юм уу эсвэл YouTube-ээс аюу гоё бит сонсон гутаал тэ бүрийн чивэл ямар гоё бит вэ гэн гутаа яг эхлээд битээ сонсон гутаа дараа нэг үгээ бичих эхэлдэг. Тэгээд үгээ бичээд би ер нь юу нөө нэг студ ортлоо ер нь зүгээр ингээд үгээ ингээд бичээл өөрөө зүгээр машин жишээнд ингээд дууж үзээл гэр бүртээ ингээд айлж үзээл тэгсээр гад би баг нэг ч алдахгүй болцоод студ ордог. Тэгэхээр би студд бол хамгийн бага цаг өнгөрөөдөг. Тийм бүр яг студ бол ганц хоёр л явчтай юм. Тасалгүй өсөх шүү дээ бичгтээ шууд. Тийм тасал нь бас тасч болно л доо. Гэхдээ энэ бол студ би хамгийн бага цаг өнгөрөөд юм. Тэгэл зүгээр ингээл ороод тийм ухта зарим эс дээр нэг алдсан ч юм уу нэг бөөрн хийлцсэн ч юм уу нэг жоохон залгиж малгдсан юм биш үү те. Тийм гот би зүгээр дахиж явахгүй зүгээр наатаа навчхаа гэж яжсэн чинь зүгээр тэгэл хүн байгаа юм чинь тэгэл нэг жоохон алдах юм жоохон natural болох гол зарим алдсан юм нөө наатаа оруулах дахиж ороо яах юм. Америк рэпүүдийг сонсгоолтай харуудын зарим үг мөгөл юм залхих цаашаа шүү дээ. Бараг хэлж байгаа юм уу те. Тэгэхээр нэг тиймэрхүү юмнууд нэг амар ач холбогдолтой тий. Болсон баг тий. Тэгээ одоо mumble rap гэдэг сошиал одоо нөгөө нэг vibe амар чухал болсон байгаа тий. Хүмүүс тэгэл одоо хейтлэл бор идэхгүй шүү дээ тэр генерашныг одоо бол хэд аяараа мань бодохтой баард хүмүүс ууж байгаа тийч үг сонсож үгнээс таашаал алдгүй байх тий. Тинчээ зүгээр хэмнэл vibe аягүй чухал баг. Гэтэ ингээд mumble-цсан мангууд хүмүүс тэр mumble-цсан эсвэл тийм ингээд үг залгиж мэлгээд ингэсэн энийг амар авах гэж бодод тийм шин чи ясан дээр амар хэцүү шүү дээ. Үгэн тэр чи амар гоё үгнүүд байгаа юм чи тэр old school зарим дуу мó айгүй гоё үгтэй. Зүгээр тэрийг ингээд нөө нэг flow mumble-цсан тэгэл стил нь тэгэл явцсан болохоос үгэн ч гэсэн айгүй mumble rap-ийн үгэн ч гэсэн амар сайн байдаг шүү хүмүүс. Mumble rap-ийн үгнүүд айгүй муу гэж бодод. Ер нь зүгээр айдлыг бисээр нь лайлаа. Тэгээ одоо юм дуусна юм л өстэй барбар гэдэг. Тийм нөгөө нэг одоо хиний G-net Snoop Dogg-ийн суудсан нөгөө нэг бичлэг байдаг шүү дээ. Snoop-ийн нөгөө нэвтрүүлэлт орсон. Хараад. Гэхдээ яг тэгээд дэлхийд даяар тэгж байгаа мөртлөө тэгээд тэрнээс хүмүүс уухгүй тэр генерашныг барж идэхгүй шүү дээ. Одоо Snoop Dogg одоо 50 энэ ч
Одоо чи хоол тэгээд болцсон шүү дээ. Тийм. Эдгээр нь одоо тэгээд гүйцэхгүй шүү дээ. Одоо хийтдүү тэгээд эдгээр шиг хийж чадахгүй шүү дээ. Тэр ялчгүй тэгэл it is what it is л юм л та. Тийм. Хамгийн анх хизээ дуу хийж илээ. Уг нь одоо YouTube дээр нөгөө нэг бэс устсан байлаа нэг зүгээр нэг лойчгсан гэдэг дуу хийсэн. Бас нэг олуулаа. Нөгөө нэг клиптэй нь биш нэг клип үлээжсэн. Тэрэн дээр яг анхны verse орж үдчихсэн. Тэгээд яг нэг юм нэг норлоо айцсан зөндөө байсан л дээ YouTube дээр цацаагүй. Тэгээд YouTube цацсан баг анхных юу хаа Лилтогийн бит хоёрын Rolling гэдэг дуу байд. Тэр баг тэгээд сологийг бол Trap Sensei гэдэг нэг дуу өтөрчөөд нэг 3 жил л юм. Хамгийн анх студ бичлэгэнд орж ирсэн мэдрэмж байгаа шүү дээ. Тэр чи ямар байсан? Анх студ орол би ямар тэнэг болоод юм бэ гэж бодчихсон. Ямар тэнэг болоод юм бэ гэж зээл шүү дээ. Би ч бас өөрөө нөгөө багасаа амар нөгөө хипхоп сонсцсон бас л тийм хүүд нэгэ дотроо хоолоод төсөөлж байгаа шүү дээ. Тэгээ бас амар тийм нэг шилчгээ болоод тэгээд болтойсэн. Тэгэл дасчтай юм байлээ дээ. Тэгээ тэрийгэ засаагүй яг тэрүүгээр байгаа одоо тий. Уусаа хүн баг өөр хоолонд рекорд хийсэн хоолнд дуртай мар байдаг шүү дээ. Анхлаад тэгэн гутаа тэгэл дасчдаг юм шиг өөр. Уусаа тэгэл утсан дээр бичлэг үтсэн ч гэсэн хүний хоолой сонь санагт тэгэл сүлдээ ирээд байгаа бол тийм байд шүү дээ. Хэд хөнгөн асуултыг бэлдсэн байгаа. Амьдрал чинь илүү нэг тийм одоо нэг жоохон ингээл тэ уйтгартай биш ингээд нэг юмнаас мотивац авдаг, enjoy байлгадаг зүйл чинь. Тэгэл дуул юм да. Мичээ хүн асуулт нэ гэхдээ дуул хүн асуултаа нэ хамгийн сүүлийн чинь DM нь юу вэ? DM аа. Тэр Instagram-ийн DM. За чүү. Барин ястаа л хэцүү хөө. Ая дүү энийг чи ая бадрлаа гэдэг дүр бол нэг стори хийсэн бахаар ямар ая гээл. Нартай эсвэл бүрхэг. Тэгэл нартай өдрөө сонгоё дөө тэгэл. Баарнаас охин дагуулж гарч ирсэн тохиолдол чинь гарын 5%-аас их биш. Баг гэжтэй тэгээд. Биш гэж хэлчихлээ. Их биш юм уу те? Их биш. Тэгэхээр ер нь ерөөсө охтууд ингээд бааранд бол нэг танилцдаг. Наагүй ер нь их охтууд ер танилцдаг шүү дээ. Манай найз ч наа мэдэндээ тэгэл. Сингл жахва. Зүгээр л байж л тэгээ нэг ямар нэг охин таалагдсан гэл би за зөвхөн танилцдаг шүү дээ. Байж чадахгүйгээр байхгүйгээр амьдрах чадахгүй 5 зүйл. Дуу хөгжим. Авш ер нь бол ингэж хэлэх юм шүү дээ. Агаар, ус, хоол, дуу хөгжим, мөнгө. Чиний залхуу хөрөнгөл өөргөө сэргээж enjoy байлгадаг зүйл чи юу? Залхуу хөрөнгөтөө. За тэгэл өстой зүгээр л гадуур гарч найзтайгаа уулзаал. Тэгэл хаяада нэг зүгээр найзтайгаар нэг Pokemon тоглоол. Dota тоглоол. Тэгэж л өгдөгтэй. Стресс. Сард хэд удаа шоож? Тэгэл сарчид доногтой л 30 31-т нь л биш. За баг талд нь шоудж байгаа хөө. 15. Тийм. Дэм. 2 хоногт нэг гэсэн үг. Баг тийм хөө. Бор эсвэл цагаан гинэ? Бор. Хамгийн үнэтэй гинч чинь хэдэн төгрөгийн үнэтэй байдаг? Хамгийн үнэтэй тэгэл мэдээж бэлгэнэх штэ. Priceless man. Лаги хамгийн сайн рэпер чиний бодлоор ингэж бодчихно. Нөгөө орчтой гос гомдчих хахалтай. Гэтэ ингээд бид гур яг өөрийн давуу талтай сул талтай. Тийм. Гэтэ би бол тэгэл өөрийгөө л гэж хэлнэ л дээ. Одоо байгаа мөнгнөөс 10 дахин илүү мөнгөтэй болвол юу хийсэн бол? Тэгэл бүр амар гоё клип л энэ тэгэл. Яг клипэн зарцуулна гэж байна. Өнөөдөр нэг гарын бэлэг маань бэлдсэн байгаа чамд. За. Тэгээ G-Mobile-ийн Enjoy-гээ үйлчлэгээтэй. Enjoy гэдэг үйлчлэгээ болохоор яадаг вэ гэхээр 10 дахин илүү интернет спид хурдтай. Одоо 120 морид болчихдээ шүү дээ, тий. Тэр чи яг 10 дахин илүү байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чин 1 мегабайт. Одоо айгүй бол магадгүй бус операторын нөгөө хурдтай интернеттэй адилхан хамгийн бага гэсэн үг байхгүй юу? Тэгээ тийм үйлчлэгээ байгаа. Тэгсэн энэ Enjoy гэдэг үйлчлэгээ дотор маш олон багцтай. Зөвхөн интернетэн дээр суурилсан биш тий, мессеж дуудлага гээд маш олон таны яг хүссэн нөгөө залуучууд яг хүссэн сонголтоор энэ дугаар гарч өгнө. Тэгээ дээрээс нь нөгөө нэг магадгүй өөр оператор барьдаг байх юм бол интернет синтэй одоо утсан дээр нь шууд 2 дуудлаганаас 2 дугаараас дуудлага ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөө 2 сим утас ордгоо мордгоо гэдэг асуудалтай өөр тулгархгүй гэсэн үг. Дуртай дугаараа бас сонгож аваарай. За баярлалаа. Ирсэнд маш их баярлалаа. Амжилт хүсье. За окей залуучдаа тэгээд Enjoy Talk Rapper Fla та бүхэнд амжилт хүсье.